2000 онд эхэлж 2008 онд нь юуны Оксфорд их сургуулийн судалгаа гарсан байгаа. За энэ Дайн, Норвегт, Шведэд явсан empathy education гэдэг нь хүүхдийн сэтгцэн үйлдэлмэдэд ямар байна? Авсан чинь эхлэлт дунд төгсгөл дөрн авсан чинь насан дараагүй хүүхдийн гэмтрийг хийж байгаа тохиолдол. Насан дараагүй хүүхдийн амиа орлолт, үүдингийн дээрлэлт бүгд бууж. Одоо нүд нэгдэж эхэлж байгаа хөө. Би нэг өрөвч нэмжин байдаг гэдгийг өөрөө мэдэхгүй зүгээр манай ахуй соёл юм гэж өнгөрөөд байсан чинь тэнд боловсролын хөтөлбөр болгочих. Шинжлэх ухаанаар нь судлаад арга зүйг нь гаргаад арга зүйтэй. Одоо тэнд очив чи ингэж за энэ улсаас мөнгөний төсөөлөд өгдөг сар болгон хүүхэд нэг удаа заавал явдаг хөтөлбөр. Заавал. Empathy education. Хөдөө фермер айл дээр заавал гэж. Үнээс аа. Тугалдж जैन. Тэврэн илэн мод тойрн хөдөө хоног. Ийм элементүүд ингээ явдаг. Ингээ харсан чинь бүр яг манай өдөө малчин амьдралын барууны хөлбөр нь яваад байдаг. Яг л манай байгаа шин. Яг босч ирэнгүүтээ нийслэлийн гэмтрээс учирсан зэрэг зөвлөлийнхэнд танилцуулаад биш. Хэдүүлээ хамтраа. Энэ хараа танай судалгаагаар 2024 онд насан дараагүй хүүхэд гэмтрэл хийсэн тохиолдол 1373. Энэ одоо Монголын хүн амтай харьцуулбал дэлхийд нэгд орох тооштой. Өдөөч яа. Таад орчсон зэрэг харах хэмжээгээд юу хийж байгаа? Тэнд нэг гişүү суулгаад эсвэл нэг жүжигчин ер нь бол тэгдэг шүү дээ. Жүжигчин суулгаад эсвэл нэг рэп хүүхэд суулгаад хүүхдээ да дүүнраа битимийг хэлэхээр ингэ болоо. Тэг юу их гэдэг юм бэ? Тэгээ нөгөөдөлт чинь би санал болгоод. Хэдүүлээ надад нэг юм одоохонд аргачлалыг гаргаагүй. Энэ аргачлалыг хэдүүлээ хамтдаа тусч үзье гэдэг. Нөгөөдөлт аваа зөвшөөрж байна. Энэ иргэдийн урлагийн энэ баяр дарга. Тэгээд энэ нийслэлийн гэмтгээс өвчин зэрэг зөвлөлгээд нийлж ягаад Монголын сурагчдын холбоо манайх эцэг эхчүүдийн зөвлөл гээд ингээ нийлээд эхлээд хэдүүлээ 60 хүүхдийг сонгож аваад арга зүг олох гэж байгаа байхгүй юу? Шууд зохиогоод 3000 хүүхд авчаагүй. 60 хүүхд дээрээ сонгож авч жагаад 8-аас 14 насны хүүхдүүдээ эхлээ хамт нь явуулж үзээд насыг нь тусад нь ялгаж явааж үзээд очиод ишиг урахтаа яг юу хийх үгэ ингээл явж байгаа. Энэ завсраа сэтгцийн болон сэтгэл зүйч гэд хоёр сэтгцийн эмч сэтгэл зүйчийн хоёр одоо мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авч байгаа. Тэгээ дахиад Швед руугаа Норвег руугаа холбогдоод дахиад зөвлөгөө авч байгаа. Тэнгүүд нөхдүүд ингэж байгаа. За чи энэ хүүхдийн тархинд яаж хийж яагаад окситоцины гормон, эндорфины гормон энэ хоёрыг л ялгаруул. Гол даалгаварч нь энэ. Энэ хоёр гормоныг яаж ялгаруулах юм бэ гингүүт. Одоо манай дээр эндорфины гормоныг ялгаруулах одоо сэтгэл зүйн насны эмчилгээ байхгүй юу? Энэ нь морин дээр явагддаг. Окситоциныг ишиг урган дээр явуулдаг байхгүй. Ингээд ингээ бидэд арга зүйгээ гаргаж яваад тэгээ арга зүй нэг хөөрхөн нэг юм 7 арга зүй л байгаа. Очоод зүгээр хүүхдүүдийг ишиг ургахтай дунд нь хайчих биш. Ягаад гэвэл тэр хүүхдүүдэд яг ишиг урган дээр байх хугацаа маш бага. Сардаа нэг удаа явж байгаа. Тэгээд тэр хугацааны үндсэндээ нэг юм яг тэр малчин айл дээр очиход 4 цаг л авахгүй. Цэвэр 4 цагийг л яг нэг сарын хугацаанд энэ 4 цагийг малтагдахгүй дахиад 4 сарын дараа их тижэл болгож ашиглахын тулд гэдэг. Тэгэл эхлээд очиод нөгөө хүүхдийг ингээл за өрөвч нэмжин сэтгэлийн зогсоол энэ шүү гээл. Тэгээд энэ яах вэ гэхээр хүүхдүүдэд баг угаачаал за 6 хүүхдүүдийг нь оруулаад за миний дөө доошо суу. Гүйлэхгүй. Алхахгүй. Борго шиний хашааг хашч нөгөөдөл чинь. Доошо суулгачих. За суулгадаг нь яаж ингэхээр хүүхэд гүйж явах юм уу алхаж явах үед анхаарал нь дандаа сайрамж идэг. Анхаарлыг төвлөрүүлж байгаа юм даашаа. За одоо ишиг ургаа өөр дээр ихийг хүлээгээрэй. Ижилэхгүй баштаа л билээ. Ишиг чадтай. 10-15 минут нь гүйдэлдэг байхгүй. Хажууд нь суугаар. За ингээд нэг нэгээр нь сонгож аваад гэдэг бүгднгийн тойруулаад яач. Хандаа голоо суулгач. Өөр дээр нь ишгийг тэгнүүлээд. Тэгээ сууж явах нь шүү дээ босох биш. За хоёр дахь зогсоол яг бай. Ингэвт хэн хорго шиг хордон унтуулах бай. Аж унтахгүй шүү дээ бид нар яаж унтуулах юм бэ? Аль ч унтаадаг очил гэдэг. За ахын арга зааж өгье. Энэ хүнзүүнээс нь энэ бүхсэн бий болтол ингээл илээл жоохон дуудуулж болно. 15 минут болоход нөгөө хэд ч нам яваа шүү дээ. Бүгд. Офтор. Тэгээ нөгөө хүүхдүүд ч яг энэ
үйлдэл нөгөө тэрвэр хийх үйлдэл чи өөрийг нь стрессийн бууруулаад нөгөө окситоцины гормон ч нэмж байгаа шүү дээ. Тэгж байгаа шүү дээ. Пиццаны шагналтай 15 хуваацсан. Яг тэ хэн одоо бүгд унтуулсан бай тэр пиццаны шагналтай гэсэн. Ягаад тэр 11-ээс 14 насны хүүхдүүд жоохон ишиг урагтай тоглохдоо таархан байгаадсан байхгүй. Нөгөө жоохон тийнейж болцсон учраас. Өсвөр насндаа очсон учраас хоорондоо ингээл аавын цээж ээжийн юу гарах гэдэг том ихчийн ааш гарах гэдэг байхгүй. Тэгээд уралдаан зарлангууд бүгд хамраад байна шүү дээ. Пицца юм чи яг. Тэгэл яг эндээс хойш яг хүүхдүүдийн нөгөө техник frequency гэдэг шиг яг үйл хөдлөл нүдний халдвар яг бүгд нэгэн жигд бол. Яг нэгэн жигд болж байна. Яг нэгэн жигд. Амьсгаа дээлтэй байсан хүүхдүүд ч бүгд жигдрээд ингээл. Тэгэл энэний чин дараа ямаа саахтан тэгэл за та хэд ямаанда дууд өгөх юм бол ямаа ч гол нь уурайд сүүгдэн шүү дээ. Гэж хэлээ. Зарим нь адил мэдээлч тоолж байгаа шиг. Чи хүүхдүүдийн өөрсдийнх нь юм чаа. Яасан гэхээр нэг сэтгүүлч Монголд надаас энэ Монгол улс хүүхдийн асуудлыг яагаад ингээ хайрлахгүй байна гэж асуусан. Тэгээд би юу гэсэн гээд аав ээж нь өөрөө хүүхдээ 2 дугаар тавиад байхад энэ төл засаг үүч чиний хүүхдийг нэгд явах юм гээл. Хүүхэд ойлонгууд my iPad. Ой тэр чинь ч үл ойлгомжтой бүгдэнд нь харагддаг юм аа. Гэтэл тэр энэ юунаас инээрээ үссэн гэж байгаа. Шведийн хааны ивэлд орон байдаг морин гимназиум гэж байдаг. Хүүхдийг морин эмчилгээ буюу мориор дамжуул сэтгэл засал хийдэг. Гэтэ 10 жилийн сургууль. Тусдаа хотынхоо гадна байрладаг. Дотор байртай. Хоол ундан бүх юмтай морин гаднаа байдаг. Морин унах цаг нь тусдаа байдаг. Тэгсэн тэр сургууль дээр Испаниас нэг хүүхэд ирээд би мориноос салмааргүй байсан юм аа. Гэт морио авцраад тэр сургууль сурж байгаа байхгүй юу. Тэгсэн доо бид нэр 30 цагт хичээл орох гээд нөгөө хайлттай мориноос салах гэж бөө юм болдог. Гэтэл тэнд хүүхдийг ингэж дээш нь тавьж байгаа. Чи юу хүсэж байна? Эний чинь манай улс чамд өгөө л гэж байгаа. Юу хүсэж чинь те? Тэр хүүхэд юу хүсэж чинь түүг нь энэ нэргээд хүүхдүүдэд юу өгсөн бэ гэсэн чинь нөгөө хайрладаг нэрд нинжис хэлийг өгчиж. Би хүүхдүүд нь ингээд ангид нь ингээд лекц өгвөл нэг бүтөөдөр жингээ хэдэн ангид лекц авсан байхгүй. За ингээд ийм байна, тийм байна гэж нөгөө дадууныхаа бичлэгийг үзүүлсэн чинь нөгөө хүүхдүүд өгсөн гэж. Манай сургуулийг Монгол байгуулж анги дөрөв хүүхдүүд гэж байна. Хүүхдийн санаа хөөрхөндөө л гэдэг шүү дээ. Өөртөө хүүхдийн санаа байна гэж бүр хэллэг шүү дээ манай. Тий. Хүүхдийн санаа гэдэг яг хөө дааж бүтэхгүй дээ гэж бодож байгаа шүү дээ. Тэгсэн чинь энэ үнийг нь сонсч ирсэн багш нь ингээд хамт зогсож байгаа шүү дээ. Яг ингээд миний лекцийг хажууд нь ингээд багш нь тэгээд юуны гадаад харилцааны менежер нэг Аманда гэдэг энэ хоёр сонсож байгаа. Тэгсэн нөгөө хоёр чинь намайг явсны ардаар энэ саналыг нь төсөл болгоод яаманд өгчжээ. Яам нь эргүүлээд за тийм ийм байна. Монгол улсын хэмжээ ийм байна. 4 цаг агаар ингэдэг үйл хоол ингэдэг иймэрхүү байдлаар байгуулж болох юм байна. Та дэрвээ Монгол улсын цалтай холбогдоод тэднээс зөвшөөрөл авч чадвал манай засгийн газраас ийм хэмжээний хөрөнгө оруулалт оруулаад энэ хүүхдүүд Монгол тэр хүсэж байгаа морьтой хамт хэрвээ Монгол улс зөвшөөрвөл хамт тэр сургууль дээр очиод байж болох юм байна гэдэг асуудал. Босхгүй юу? Юу яриад байгаа бэ гэдэг чинь хүүхдүүд өсөлтөвчлээ шүү дээ тий. Юу яриад байгаа юм бэ гэсэн чинь тэр хүүхдүүдийг л жаргалтай байлгах юм бол. Хүүхдүүд нь яаж ийм гэхээр манай моринууд их зовд юм аа. Баашд байжгаад бааш нэг бичгэн дөрвөлжин ийм өрөөнд зогсож хагаад гарахаараа ингээд өвсгөө хашаанд ингээд шалбааг нь зогсож байдаг ийм л морио. Хүүхдүүд гэж. Таны морийг харсан чинь энэ дэлхийн хамгийн жаргалтай морио. Би таны жаргалтай мориноос авч болох уу? Энэ цэгээс энэ яриа хэлж байгаа. Тэгсэн чинь Шведийн хууль нь болохоор ингэдэм юм. Хүүхэд бол нэгдүгээр хийж үзээд
Хүүхэд хөгшөд эмэгтэй өн гэрийн дижимэл амтан эрэгтэй өн гэдэг ийм дараалал ангилд юм байна л да. Манайд л тавдны явж байгаа шүү дээ. Тий. Тэгээд 3-аас дээш хүүхэд аль нэг улсад байх юм бол заавал тэрэн зориулж шивэдийн боловсролыг олгох багшийн явуулах хэрэгтэй. Мөнгө гаргаад. Нэг анги бүтэн хүүхдүүд сургуулаараа хүсэлт гаргасан учраас тэнд нь сургуулийг нь барих зардал, багш нь зардал, нөгөө байх гэдэг ийм юмыг нь гаргадаг юм байна. Энэ нь бол ингээд шинэ биш. Аль хэдийнэ тогтцсон Таиланд ч байж байгаа, өөр улс ч байж байгаа ийм модуль юм байна. Ийм ярьж байгаа. Тэгээ эндээс юу ярих гээд энийг заавараад ингээд нуршаад байна гэхээр тэр аав ээж нь хүүхдээ яаж үзэж байна? Яг тэгж л уус. Тэгэхээр аав ээжүүд хүүхдтэй Монгол улсын засгийн газрыг яаж ханддаг байгаасаа гэж бодож байна. Яг тэргээр хүүхдтэй хийж авдаг. Ерөөсөө л одоо жишээ нь манай дээр ингээ аутист хүүхдүүдийн морин засал явдаг байхгүй. Аав ээж нар нь хүүхдүүдээ авчихвчлаа. Аав ээж хүүхдээ дагаж Монголд ирээд тий. чи амьдрал бүх юм хайж хэлж байгаа шүү дээ. Тий. Тэгээд хүүхдээ одоо илаар болтол нь хамт байж байгаа юм гэж байгаа шүү дээ. Энэ нөхдүүд одоо Техаст очичихсан. Хүүхэд нь морин эмчилгээг төв байгуулсан. Төв байгуулсан. Ингээд ийм аргаар аутистик одоо хэл ярианы одоо хөдөлгөөний сошиалын одоо дутмагчлыг заснаа гэдэг арга зүйгээ зарж байгаа. Бидний санаа бол ийм байгаа. Одоо жишээ нь манай байгууллага бол бизнесийн байгууллага биш. Тусдаа үйлчлэгээ байхгүй. Мөнгөөр үйлчлэгээ үзүүлдэг. Манайхаа судалгааны сургалтын байгууллага, бодлого тодорхойлох байгууллага маягаар ажиллаж байгаа. Энэ дээр нэг юм ичмэр юм энэ хүмүүст хэлэхэд ганцхан иргэн хүн 3000 малчныг толгойлоод Монгол улсын бүхэл бүтэн 5 яамны засгийн газрын хөтөлбөрийн ажлыг хийгээ явж байгаа. Эндээ Монгол улсын засгийн газраас нэг төгрөгч аваагүй. Одоо чинь дэлхийн адууны өдөр гэдэг юм тийм үү? Яагаад энэ зарлагдсан? Дэлхийн адууны өдрийг зарлах гол шалтгаан дахиад хүүхэд. Эдгээр дэлхийд энэ хүүхдийн сэтгцийн хувьд эрүүл бие физиологийн хувьд эрүүл өсгөхөд Монгол морийг яаж ашиглах? Эргүүлээд дэлхийн адууны өдрийг зарлуулдаг шалтгаан нь ерөнхийдөө саналаад аваад ингээш цааш нь явуулаад ингээ зарлуулдаг шалтгаан нь анхаарлыг татчих. Та entertainment юм гэж байгаа. Анхаарал хаана вэ? Тэнд мөнгө байна. Одоо жишээ нь ингэсэн шүү дээ. Ерөнхийдөө ч нөгөө бүх айлд морин ураан залга гэл те. Агтл хөгжмийн эмчилгээ гэдэг юмыг дэлхий бас явуулж байгаа шүү дээ. Аав ээжүүд юу хийх ёстой, юун дээр анхаарах ёстой вэ? Үгүй яагаад тэр мөн хүүхдээ нэг яг үед чи Монгол хүн байх нэг морин урдагдаад болчаач. Нөгөө хүүхд чи морин уур янгинуулаад яг сүүлдээ нөгөө морин уурныхаа айлгуунд хүн чинь 50 болдог болно. Тэ? Боли одоо тэр энэ хотын ойрхон байж байгаа 40 км-ийн цаад малчин айлд авчихаа боли. Тэ, дахиад сэтгэлцтэй байхгүй юу? Тэгэхээр хамгийн ойрхон арга юу юм? За тэр мастер морин уур нь бай, боли үнэтэй. Хамаагүй 100-200 мянган морин уур аваад өгч. Аав нь ойрхохороо орой гараад 5-600 мянга шавуудад л байгаа. Тэгээд жиг сайлгаагүй. Баарны би нэг дээр хэдэж хүлээний баар нь болсон. Архиных нь үнэн л морин уурнаас үнэтэй багч гэдэг. Тэгэхээр хүүхдээ тэнд бааранд ороод архиуж байгаа мөнгөнийхөө дараа тавьж байгаа байхгүй.